4-р бүлэг. Энэрл, Charity. Уильям Моррисын бичсэн Хайр байхтал хангалттай гэсэн шүлгийн талаар товчхон дүгнэж хэлэхдээ нэг хүн тийм биш гэсэн байдаг. Би ч бас энэ номоороо дамжуулан үүнийг л харуулахыг зорж байна. Байгалийн хайрууд хизээч өөрөө өөрийгөө хангаж чадхаар бие даасан байдалтай байж чадахгүй. Сэтгэл мэдрэмж нь үргэлж бал бурамч хигээрээ үргэлжилж байхын тулд тэр нэг өөр зүйлээс тусламж авах ёстой болдог. Өөрөөр хэлбэл зохистой байдал, эрүүл ухаан гэсэн тодорхой бус байдлаар илэрхийлэгдэж байгаад дараа нь сайн гэсэн зүйлээр бүр эцэст нь онцгой харилцаан дээрээс харсан Христэд итгэгч хүний амьдралаар тэр чигтээ илэрхийлэгддэг тэр нэг зүйлийн тусламжтай гарал, сая сэтгэл мэдрэмж нь үргэлжлүүлэн бал бурам чигээрээ үргэлжилж чадна. Ингэснээр байгалийн төрлөх хайруудыг муучилж байгаа хэрэг биш. Харин эдгээр хайрууд нь жинхэнэ алдар хаан байдгийг илтгэж байдаг гэсэн үг. Хашаа татах, хогийн ургамал түүх, жимсний моддыг тайрч арчлах, зүлгээ тэгшлэх, өвсөө хадах зэрэг ажлыг цэцэрлэг өөрөө хийдэггүй юм гэж хэллээ гэд энэ нь тэрхүү цэцэрлэгийг доош хийж буй хэрэг огтхонч биш. Цэцэрлэг бол сайхан. Гэхдээ энэ сайхан нь түүнд байгаа бүх зүйл биш. Хэн нэгэн нь дээрх ажлуудыг хийж байж л сая тэр цэцэрлэг эзэнгүй зэлүүд газруудаас ялгархаар болж байгаа нь үнэн. Гэхдээ цэцэрлэгийн жинхэнэ сүр жавхлан нь огт өөр зүйл байдаг. Байнга хогийн ургамлыг нь түүж арчлах шаардлагатай болж байгаа нь өөрөө түүний сүр жавхлан гэрчилж буй хэрэг юм. Учир нь цэцэрлэг дотор амьдрал буцалж байдаг. Цэцэрлэг тэнгэрлэг өнгө болон үнэрийг ялгаруулж байдаг бөгөөд зуны дэлгэр цагт хүний гараар хизээч бүтээж чадхааргүй тэрч бүхэл төсөөлж хүчрэхээргүй гоо үзэсгэлэнг бүрдүүлж байдаг. Хэрвээ та цэцэрлэгийн өөрийнх нь ач гавьяаг цэцэрлэгчийн гавьяа зүтгэлтэй зөвөрлж үзхийг хүсэж байгаа бол цэцэрлэгчийн зээтүү, тармуур, хайч, зэрлэг зулгаах хэрэгслийг цэцэрлэгт ургаж байгаа хамгийн түгээмэл зэрлэг ургамлуудтай зэрэгцүүлээд тавиад үзээрэй. Тэгвэл та гоо үзэсгэлэн, эрч хүч, амьдралаар дүүрэн зүйлсийн нөгөө талд амьгүй, зэвэрч муудсан зүйлс байгааг л олж харах болно. Яг үүний нэг адил зохистой байдал, эрүүл ухаан гэж яриад байгаа эдгээр зүйлүүд нь хайраас гарах ээлдэг зөөлөн байдлын дэргэд бол бүүдийсэн уйтгартай өхмөл зүйл юм. Цэцэрлэг сүр жавхлангийнхаа оргилд хүрэх үед нь цэцэрлэгчийн үүнд оруулсан хувь нэмрийг байгалийн оруулсан хувь нэмэртэй харьцуулах юм бол энэ нь дэндүү шалахгүй зүйл хэвээр байх болно. Газрын хөрснөөс ирэх аминд хижээл, тэнгэрээс тэтгэх хур бороо, гэрэл, дулаан гэж байхгүй бол үнэндээ цэцэрлэгчд хийж чадах зүйл нэгч байхгүй. Цэцэрлэгч олон ажлуудыг хийсэн. Гэхдээ эцэстээ түүний хийсэн зүйл бол ердөөл тусдаа их сурвалжаас ирж буй хүч бас гоо үзэсгэлэн энэ хэсэгт нь урамшуулан дэмжиж нөгөө хэсэгт нь бууруулан багасгаж өгөхөд ажил байсан. Түүний оруулж буй хувь нэмэр ийм өчүүхэн хэдий ч зайлшгүй шаардлагатай зүйл бөгөөд бас чамгүй хичээл зүтгэлийг шаардаж байдаг. Бурхан тэрхүү цэцэрлэгийг байгуулсныхаа дараа арчлуулан сахиулахаар өөрийнхөө дор хүнийг тэнд тавьсан. Үүнчлэн Бурхан хүний мөн чанар гэсэн цэцэрлэгийг байгуулад тэндээс цэцэглэн ургах хайрын үржимсийг арчлах ажлыг бидний хүсэл зоригт даатгсан юм. Энэ цэцэрлэг дэх хайртай харьцуулах юм бол бидэнд байгаа хүсэл зориг хуурай бас гүйтэн зүйл. Хүний мөн чанар гэсэн энэ цэцэрлэгт Бурханы нэгүсэл тэнгэрээс бороо, нарны гэрэл мэтээр бууж ирэхгүй л бол бидний хэрэглэж буй багаж хэрэгсэл ямар ч нэмэргүй. Гэхдээ бидний хүсэл зоригоос гарч байгаа хичээл зүтгэл нь энэ цэцэрлэгт зайлшгүй шаардлагатай зүйл. Хэрв тэр цэцэрлэгт диваажин байхад нь ч арчилгаа хэрэгтэй байсан юм бол хөрсөн муудаж хамгийн муу хогийн ургамал хүртэл ургахад таатай газар болсон өнөө үед бүр хэр зэрэг арчилгаа хэрэгтэй байх бол гэхдээ энэ ажилд бид өндөр ёс суртахуунаараа сайрхагч ноёнтой юм уу? Стоик хүний байр суурин дээрээс хандахыг Бурхан зөвшөөрөхгүй. Тайрч огтолж хаях ажлыг хийж байхдаа ч гэсэн бидний тайрч огтолж хайж байгаа энэ зүйл бол бид өөрсдийн оюун ухаан хүсэл тэмүүллээрээ хизээч бий болгож чадхааргүй тийм сүр жавхлантай амийн эрч хүчтэй зүйл гэсэн үннийг маш сайн мэдж байдаг. Дотор нь буй Бурханаас өгөгдсөн сүр жавхланг нь чөлөөлж хүрхээр тэмүүлж байгаа байдалд нь бүрэн хүргэж өгч будсөөг биш, мод болон ургаж, чулуу шиг хатуу биш, харин амтад алим ургуулах нь бидний зорилгын нэгэн хэсэг нь юм. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг нь юм. Яагад гэвэл одоо эндээс эхлээд удаан хугацааны турш хойш тавьсаар ирсэн гол сэдв рүүгээ орох гэж байна. Энэ хүртэл ярихдаа байгалийн хайруудыг
Бурхны хайрын эсрэг дайсан мэтээр ярьсан удаа бидэнд байгаагүй. Гэхдээ одоо цаашаа бол энэ асуудлаас зайлсхийх боломжгүй төвшөнд ирчээд байна. Энэ хүртэл ийм зүйлийн талаар дурдхаас зайлсхийж байсан хоёр шалтгаан надад бий. Нэгдүгээрт урд нь бас бид энэ талаар цухас дурдж байсанчлан ихэнх хүмүүст энэ асуулт сайн эхлэлийн цэг болж чаддаггүй. Энэ нь анхнаасаа л бидний нөхцөл байдалд тохирдоггүй. Ихэнх хүмүүсийн хувьд өрсөлдөөн гэдэг зүйл хүн хүний хооронд байдаг зүйл болохоос биш, бурхан болон хүний хооронд байдаг зүйл биш. Газрын хайрын төвшөнд ч хүрч чадаагүй хүн тэрнээс цаадах зүйлийн талаар үүрэг хүлээх нь аюултай. Мөн огт өөр шалтгаантай хэрнээ өөртөөгөө адилхан бусад бүтээлүүдийг бага хайрлаж байгаа шалтгаанаа Бурхныг илүү их хайрлахыг сурч байгаатай маань холбоотой хэмээн төсөөлөхдөө хүн маш амархан байдаг. Бид байгалийн дороотлыг нэгүслийн өсөлтгөж андуурч байж болох юм. Олон хүмүүсийн хувьд эхнэрээ эсвэл эхийгээ үзэн ядах нь тийм ч хэцүү зүйл байдаггүй. Франсуа Морякийн зохиолд эцэг их эхнэрээ үзэн яд гэсэн эзний хачирхалтай тушаалд шавнар нь ихэд сочирдон юу хэлэхээ мэдэхгүй байхад ганцхан Юдас үүнийг маш тайвнаар хүлээн зөвшөөрч байгаагаар дүрслэн харуулсан нэгэн хэсэг байдаг. Гэхдээ энд ярих гэж байгаа өрсөлдөөний талаар номын эхэнд онцлон тэмдэглэхэд эртдэж байсан бас нэг шалтгаан бий. Учир нь байгалийн хайруудаас илчлэгдэхдээ амархан байдаг тэрхүү бурханлаг чанар нь хол явхаас өмнө амархан няцаагдаж болохоор зүйл байдаг. Эдгээр хайрууд нь Бурхны тусламжгүйгээр өөрийгөө үргэлжлүүлэн хадгалж чадахгүй бөгөөд өөрийнхөө амлсныг ч биелүүлж чадахгүй байгаа байдлаараа нэгэнт Бурхныг орлож чадахгүй гэдгээ баталдаг. Нэгэнт их хааны дэмжлэггүйгээр ноёрхлоо хагасжилж хадгалаад явах чадваргүй өөрийнхөө бяцхан вант улсынхаа амар амгалан байдлыг хагасжилж сахиад явах боломжгүй залуу хаан хөг хууль ёсны хаан биш гэдгийг нь заавал батлах гэх шаардлага юу байх вэ? Байгалийн хайр нь хүссэн байдал дээр хэвээр үлдэхийг хүсэж байгаа бол ядаж өөрийнхөө төлөө би бол хоёрдугаар тавигдах зүйл гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь энэ буулганд тэдний жинхэнэ эрх чөлөө оршиж байдаг. Тэд бүх их үедээ өндөр болж байдаг. Учир нь хүний сэтгэлийг захирахтаа бурхан заримдаа тэнд байсан уугуул эрх мэдлүүдийг бүр мөсөн зайлуулах. Эсвэл устгах шаардлагатай үе байх боловч ихэнх тохиолдолд тэдгээрийг өөрийн эрх мэдэлтээр оруулж байр суурин дээр нь хэвээр үлдээдэг. Ингэснээр тэднийг анх удаа бат бөх үндэс суурьтай болж чадах боломжоор хангаж өгдөг. Эмерсон хагас бурхад явхад жинхэнэ бурхад ирдэг гэж хэлж байсан удаатай. Гэхдээ түүний хэлсэн энэ зүүр үг эргэлзээтэй. Харин үүний оронд бурхан ирэх үед сая хагас бурхад үлдэж чаддаг гэж хэлбэл зохилтой. Үүнээс өөрөөр бол хагас бурхад аяндаа мөхөн эсвэл чөтгөр болно. Зөвхөн бурхны нэрээр л тэд гоо үзэсгэлэн аюулгүй байдлыг олж авч чадна. Хайр бол бүх зүйл гэсэн тэрслөө ураад лооцсон бол үнэндээ хайранд өгч байгаа цаазаар авах ял юм. Эдгээр шалтгааны улмаас энэхүү өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг удаан хугацааны турш хойш тавьсаар ирсэн боловч харин одоо бол үүнийг шийдвэрлэх цаг нь болжээ. Энэ асуудал нь 19-р зуунаас өмнөх бүх үеүүдийн турш хайрын тухай номнуудын гол сэдв нь болж байсан. Викториягийн үед амьдарч байсан хүмүүст зөвхөн хайр байгаад хангалттай биш гэдгийг байнга сануулах ёстой болж байсан бол эрт цагийн теологчид байгалийн хайр үргэлж хамгийн агуу нь болох аюултай шүү гэдгийг байнга чанга дуугаар хэлж сануулах ёстой болж байв. Учир нь тэр цагт хүн өөртөөгөө адилхан бүтээл болох хүнийг бага хайрлах биш, харин эсэргээрээ хит их хайрлаж, бүр шүтэн болгон шүтэх аюулын талаар чухалчлан харж байсан. Тэд эхнэр, ээж, үр хүүхэд, найз нөхдөө бурхантай өрсөлдөгч оршихуй гэж харж байсан. Бидний эзэн ч бас мөн адил тийм байсан. Өөртөөгөө адилхан бүтээл болох хүнийг хэд их хайрлахаас биднийг сэргийлүүлж чадах нэг арга бий. Гэхдээ миний хувьд бол энэ нь яасан ч хүлээж авч чадхааргүй тийм арга юм. Энэ талаар ярих үед одоо ч гэсэн миний зүрх догдолж байна. Учир нь энэ бол би өөрийгөө түүнд үнэлж баршгүй их өртөө гэж бодож явдаг нэгэн агуу гигантэн, агуу сэтгэгчийн номондоо бичсэн арга юм. Гиген Августин өөрийн анд нөхөр болох Небредусын үхэл өөрт нь ямар их уу гашуу авчирсныг дүрсэлсэн нэгэн хэсэг бий бөгөөд одоо ч гэсэн түүнийг унших үед нулимс тусгаар байдаг. Гэхдээ араас нь тэр энэ нь ямар сургамжтай зүйл болохыг заасан байдаг. Тэрээр ийм уу гашуу бол бурхан биш өөр зүйлд зүрх сэтгэлээ өгч байсны үр дүн гэжээ. Хүн бүр эцэстээ үхэн. Тийм учраас аз жаргал тань хизээ нэгэн цагт алдах тэр зүйлсээс хамаарч байхыг бүү зөвшөөр.
Хайр гэдэг зүйлийг зовлон биш, харин ерөөл байлгахын тулд бид хизээж өгөхгүй цорын ганц бурханд хайраа өгөх ёстой гэжээ. Мэдээж энэ бол гайхалтай үнний ортой үг. Цорхой савнд хоол хүнсээ бүү хадгал. Нэгэн түлдээгээд явхаас хойш орон байрандаа бүү их мөнгө зарцуул. Ийм мэрэгэн зүйр өгөөдөд надаас илүү татагддаг хүн гэж бараг үгүй байх. Би хувьдаа аюулгүй эрсдэлгүй байдлыг хамгийн нэгдүгээр тавьдаг. Хайрын эсрэг уриалдаг үгүүд дундаас миний мөн чанарт хамгийн их нийцдэг ураа бол болгоомжтой бай. Энэ чамайг зовлон түргэж болзошгүй гэсэн энэ үг. Үүнд миний мөн чанар зан ааш яг тийм гэж хариулах байх. Гэхдээ мөс чанар маань бол тийм биш. Энэ урааг хүлээж авах гэх юм бол би өөрийгөө Христэс мянган бээр хол байгаагаар мэдрэх байх. Эзний заалт сургаал нь аюулгүй хөрөнгө оруулалт болон хязгаарлагдмал үүрэг хариуцлагыг илүүд үздэг төрлөх байдлыг маань зөвтгөхийн тулд байгаа зүйл лав биш гэдэгт бол би итгэлтэй байна. Харин ч миний дотор түүнд таалагдах зүйл байгаа эсэхэд би эргэлздэг. Дэлхий дээр энэ л илүү аюулгүй зүйл юм байна гэсэн тооцоолсон сэтлэр Бурхныг хайрлаж эхэлдэг хүн гэж ер нь хаана байх вэ? Ийм зүйлийг хайрлах нэг үндсэн шалтгаанаа болгох юм байх вэ? Та эхнэрээ эсвэл найз нөхөр эсвэл нохоогоо сонгохдоо ийм зүйлийг үндэс болгож байсан гэж үү? Ийм тооцооллыг үндэс болгодог хүн байх юм бол тэр бүх хайрын ертөнцийн гадна талд байгаа гэдэг нь гарцаагүй. Үүний дэргэд Эрос, өөрөөр хэлбэл аз жаргалаас илүүтэйгээр хайртай нэгнээ сонгодог. Хуйлгүй Эрос нь өөрөө тэр чигтээ хайр болох тэр нэгний хайранд илүү ойрхон очино. Нүглээ наманчлах гэсэн номны энэ хэсэг нь Августины Христэд итгэх итгэл бишрлийн нэг хэсэг гэхээс илүү харин түүний бага насны хүмүүжилд нөлөө үзүүлж байсан өндөр сэтгэлгээний харийн шашны гүн ухаанаас үлдсэн зүйл байх гэж би боддог. Энэ нь Христ итгэлдэх өршөөл нэгүслийн утга санааг агуулж байна гэхээс илүү Стоикийн үл хайхрах байдал, Неоплатоник эд шидийн үзэл санааг агуулж буй хэрэг юм. Харин бидний дагдаг эзэн бол Иерусалимыг харж байхдаа ч Лазарын булчны дэргэд зогсож байхдаа ч уйлж байсан нэгэн бөгөөд бүх шавнараа хайрлаж бас тэдний дундаас нэгийг нь онцгойлон хайрлаж байсан тийм нэгэн. Бидний хувьд бол Илч Паул Августинаас илүү өндөр эрх мэдэлтэй. Илч Паулын загтлуудаас хэрвээ Эпафродит нас барсан бол харамсаж гашуудахгүй байх байсан ч гэх юм уу эсвэл гашуудахгүй байх нь зөв юм гэсэн санаа огт байдаггүй. Зүрх сэтгэлээ шархалахаас хамгаалах нь бидний хувьд хамгийн дээд мэрэгэн ухаан байлаач гэсэн Бурхан бидэнд тийм мэрэгэн ухааныг өгөх нэгэн мөн үү? Үгүй гэдэг нь тодорхой. Христ хүртэл эцэстээ та намайг юунд орхисон бэ гэж хашгирах хүртлээр явсан. Үүнээс зүхтэж Августины зөвлөсөн замаар явах нь боломжгүй зүйл. Зүхтэж болох өөр ямар ч зам байхгүй. Энэ бол аюулгүй хөрөнгө оруулалт гэсэн тийм зүйл байхгүй. Хайрлна гэдэг бол шархалж болох тэр байр суурин дээр өөрийгөө тавьж буй үйлдэл юм. Юуж байсан хайрлахыг хичээ. Удалгүй зүрх сэтгэлдэн шархлан өвдөж, бүр эвдрэх болно. Хэрв та зүрх сэтгэлээ бүрэн бүтэн чигээр нь байлгахыг хүсэж байгаа бол хэндэж бүүг. Тэрч байтугай амьтанд ч сэтгэлээ бүүг. Оронд нь зүрх сэтгэлээ энгийн хобби, жижиг тансаг зүйлсээр өлгөдөж өг. Мөн бүхий л орооцолтсон харилцаануудаас зайлсхий. Зүрх сэтгэлээ өөрийнхөө аминч үзэл гэсэн жижигхэн хайрцаган дотор хийгээд найдвартай газар хадгал. Гэхдээ энэ жижиг хайрцаган дотрооч гэсэн тэр өөрчлөгдөж ховрох болно. Мэдээж тэр гэмтэж эвдрэхгүй. Түүнийг хаглах юм уу цоолж дотор нь орох боломжгүй. Гэсэн хэдий ч аврагдах боломжгүй байдалд очих болно. Эмгэнэлт байдлаас гарах эсвэл бүр эмгэнэлтэй байдалд орохгүй байх цорын ганц арга бол сүнсний мөхөл юм. Диваажангаас төдийгүй хайраас болж учирч болох бүх аюул. Хэвийн бос байдлаас бүрэн хамгаалж чадах цорын ганц газар бол даруй там юм. Өөрийгөө хамгаалж байгаа нэгээд хайрлахгүй байхыг сонгож Бурхны хүслийн эсрэг явснаас хичнээн хуйлгүй бас хичнээн хитрэх хандлагатай байдаг ч гэсэн хайрласан дээр. Ингэж хайрлахгүй байх нь би таныг чанга хүн гэдгийг мэдэх тул гэж хэлээд авсан талаантаа альчууртаа боогод хавд арчхаж байгаатай адилхан зүйл юм. Хувийн аз жаргалдаа санаа тавьж байгалийн хайруудаар хайрлаж байхтай хүртэл болгоомжтой байхыг бидэнд сургахын тулд Христ ирээгүй. Бас үүний төлөөч зовлон идлээгүй. Хэрвээ хүн дэлхий дээрх нүдэнд харагдах хайртай хүмүүстэй тооцоотой ханддаг бол нүдэнд үл харагдах Бурханд ч бас тооцоотой хандах нь дамжиггүй. Хайрлах бүр дамсдаг өвдөлтөөс зайлсхийх гэж хичээснээрээ биш. Харин тэрхүү зовлон хүлээн авч түүнийг эзэн дөргөх замаар бид Бурханд ойртдог. Өөрийгөө хамгаалах бүх зэвсгээ хайснаар бид ингэж чадна. Хэрв бидний зүрх сэтгэл шархлах ёстой бол
Үүний тулд эзний сонгосон арга зам нь энэ юм бол бид энэ замаар явах болно. Мэдээж байгалийн бүх хайр анхаарал болгоомжгүй хэвийн бус байдалд хүргэж болно. Энд хэлж байгаа хэвийн бус гэдэг нь бидний ойлгодог шиг анхаарал болгоомжгүй гэсэн үг биш. Энэ нь бас бидний бодож байгаа шиг хит их гэсэн утгатай үг ч биш. Энэ нь тоон хэмжээтэй холбоотой үг биш. Хэн нэгнийг зүгээр л хэвийн бус хит их хайрлна гэдэг боломжгүй зүйл. Бурхныг хайрлах хайртай дүүцэлэн ойлгох юм бол түүнийг маш ихээр хайрлах тухай ярьж байна гэж ойлгож болно. Гэхдээ энд хэлж байгаа хэвийн бус гэдэг нь Бурхныг хайрлах бидний хайр бага байгаагаас болж буй хэрэг болохоос их байгаагаас болж буй хэрэг биш. Гэхдээ үүнийг илүү тодорхой болгож өгөх шаардлага бий. Яагаад гэвэл уг нь зөв замаар явж байгаа хэрнээ Бурхныг хайрлах үед газар дээрх хүмүүсийг хайрлах үед мэдэрдэг халуун сэтгэл мэдрэмжээ төрөхгүй байх хэмээн үзэж үүндээ маш их санаа зовдөг хүмүүс байдаг. Бид бүгдээрээ үргэлж Бурханд хандсан ийм сэтгэл мэдрэмжтэй байхыг хүсдэг. Ийм бэлэг авьяас бидэнд өгөгдөхийн төлөө залбирах ёстой. Гэхдээ Бурхан болон энэ газар дээрх дурлалт нэгний хэнийг нь илүү хайрлаж байна вэ гэсэн асуулт бол оновчтой зөв асуулт биш. Энэ хоёр мэдрэмжийн аль нь хүчтэй болохыг харьцуулж байгаа нь Христ итгэл бишрэлдэх үүрэг хариуцлагатай холбоотой зүйл биш. Харин сонголт хийх шаардлагатай болох үед бид алинд нь үйлчилж, алийг нь илүү дээр тавих вэ гэж асуувал энэ нь оновчтой асуулт болно. Эцсийн дүндээ бид альных нь хүсэлд өөрийгөө захируулах вэ гэдэг нь асуудал юм. Бусад ихэнх тохиолдолд ийм байдаг шигэ энэ асуудал дээр ч бас эзний хэлсэн үг теологчдынхоос хавьгүй хатуу хэрнээ бас хүлээж авахд хавьгүй амархан байдаг. Гомдож шархлах учраас дэлхийн хайраас болгоомжил гэсэн утгатай үгийг тэр нэг ч удаа хэлж байгаагүй. Гэсэн хэдий ч эзнийг дагахад тэдгээр хайрууд нь бидэнд саад болох тэр мөчөд бол бүгдийг нь хөл дорой шиг гэсэн хатуу ташуур мэт үгийг хэлсэн байдаг. Хэрэв хэн нэг нь над руу ирж өөрийн эцэг их эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн миний шав байж чадахгүй. Дээр хэвшлэлд гарч байгаа үзэн ядах гэдэг үгийг хэрхэн ойлгох ёстой вэ? Өөрөө хайр болох тэр нэгэн бидний мэддэг үзэн ядалт. Өөрөөр хэлбэл хэн нэгний талаар уур хилэнгтээж түүнд аль муу хүсэж хор хөнөөл учруулахдаа таашаалтай байх зүйлийг тушаана гэдэг бол утгагүй. Эзэн Петрийг миний араас зайл гэж хэлэхдээ дараах байдлаар үзэн ядаж хэлсэн гэж би боддог. Эзний энд үзэн ядаж байгаа байдал бол хичнээн хайрлсан нэг нь байсан ч гэсэн өөрт нь чөтгөрийн юмсыг санал болгох үед мөн хэдийгээр тэр зүйл нь хичнээн амттай бас өөрийг нь хайрлаж өрөвдөх сэтгэлээс гарсан зүйл байсан ч гэсэн татгалзаж нүрээ бууруулж буулт хийхгүй гэсэн үг юм. Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно гэж эзэн хэлсэн байдаг. Энэ бол зүгээр нэг дуртай байх, дургуйцах гэсэн сэтгэл мэдрэмжийн асуудал биш. Энэ нь нэгийг нь дагаж, зөвшөөрч, зүтгэх ёстой бол нөгөөг нь тийм биш гэсэн үг. Би Яаковыг хайрлаж, харин Исавыг үзэн ядсан гэсэн үгийн талаар бас бодоод үзээрэй. Би Исавыг үзэн ядсан гэж байгаа Бурхны энэ үг бодит амьдрал дээр яаж харагддаг вэ? Бидний бодож байгаагаас тэсөөр харагддаг. Исав сайнаар төгсөөгүй гэх юм уу? Эсвэл авралыг авч чадаагүй гэж үзэх ямар ч үндэслэл байдаггүй. Хуучин гэрээний хаан ч энэ талаар дурдсан, ярьсан зүйл байхгүй. Энд ч бас ярих зүйл байхгүй. Бидний уншиж сонссон түүхүүдээс харвал Исавын дэлхийн амьдрал ерөнхийдөө Яаковынхаас хамаагүй илүү өрөөлтэй байжээ гэж харагдахаар байдаг. Урам нь хугарч, доромжлуулж, айдас, уй гашиг туулсан нэгэн нь үнэндээ Яаков байсан. Гэхдээ түүнд Исавт байгаагүй ямар нэгэн зүйл байсан. Тэрээр еврей үндэстний агуу эцэг өвгдийн нэг нь болсон. Тэр мөн еврей уламжлал, Бурханаас тэдэнд өгөгдсөн дуудлага, ерөөлийг дамжуулагч болсон бөгөөд бидний эзний өвөг дээдс нь болсон. Яаковыг хайрлсан гэдэг нь өндөр албан үүргийг хүлээлгэх гэхээр түүнийг хүлээн авсан гэсэн утгатай. Харин Исавыг үзэн ядсан гэдэг нь түүнд энэ ажлыг даатгахаас татгалзсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан түүнээс татгалзсан, шалгалтанд тэнцээгүй, өөрийнхөө зорилгын дагуу ашиглах боломжгүй гэж үзсэн гэсэн үг. Үүнчлэн хичнээн ойр дотны хүн байсан ч гэсэн Бурханы хэрэг дуулууртай байх ажилд саад болохоор байвал эцэстээ бид тэднийг зохисгүй тооцож тэднээс татгалзаж чаддаг байх ёстой. Мэдээж энэ нь тэдэнд үзэн ядалт мэт санагдах болно. Гэхдээ бид ийм зүйлд өрөвдөх сэтгэлээр хандах ёсгүй. Тэдний нулимсыг харах хэрэггүй. Тэдний гуйлтыг нь сонсох хэрэггүй. Энэ бол маш хэцүү зүйл гэж би хэлэхгүй.
Учир нь зарим хүмүүсийн хувьд энэ нь тийм хэцүү зүйл байдаггүй. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд энэ нь үнэхээр төвчхийн аргагүй хэцүү зүйл байж болно. Ийм үзэн ядах болсон нөхцөл байдал хизээ бий болсныг мэдэх нь бүх хүмүүст хэцүү байдаг. Зан араншин маань биднийг хуурч байдаг. Дөлгөөн, ээлдэг зөөлөн хүмүүс, дөлгөөн нөхөр, дуулууртай эхнэр, үр хүүхдээ хэтих хайрладаг эцэг эх, үг сайн сонсдог үр хүүхдийн хувьд тэр цаг ирсэн гэдэгт итгэхэд амаргүй байдаг. Харин эсвэргээрээ хатуу ширүүн, байр суурин дээрээ бат зогсдог хүмүүс тэр цаг иржээ гэдэгт төвөггүй итгэдэг. Тийм учраас анханасаа ийм үе, ийм байдалд орохгүй тулд энгийн үед хайр гэдэг зүйлд ухаалаг зөв хандах ёстой. Мэдээж энэ нь хавьгүй доогуур төвшингийн жишээ боловч санааг ойлгуулах үүднээс дайнд явж байгаа нэгэн яруу найрагчийн их нартай хандаж хэлсэн үгийг иш татъя. Би нэр төрийг илүү хайрлаагүй бол чамайг тэгж их хайрлахгүй л байх байлаа хайрт минь. Ийм тайлбарыг ойлгохгүй байх эмэгтэйчүүд бий. Тийм эмэгтэйчүүд нэр төр гэдэг бол зөвхөн эрчүүдийн ярьдаг тэнэг зүйл. Энэ яруу найрагчийн хэлсэн үг бол хайрын хуулийг зөрчиж байгаагийнх нь шалтгаан төдий учраас энэ нь бүр муухай зүйл гэдэг. Яруу найрагч Лавлес энд нэр төр гэдэг үгийг зоригтойгоор хэлж чадаж байгаа нь хайртай бүсгүйнч бас түүний нэгэн адил нэр төр гэж юу болохыг хүлээн зөвшөөрсөн эрхэмсэг баатарлаг эмэгтэй байсан гэсэн үг. Түүний хувьд хайртай бүсгүйгээ үзэн ядаж түүнээс нүрээ бууруулах шаардлагагүй. Учир нь тэд нэгэнтээ хоёулаа нэгэн хуулийг хамтдаа хүлээн зөвшөөрч байна. Тэдэнд энэ тал дээр хэдийн ойлголцож тохиролцсон зүйл байсан. Тийм учраас цаг алдаж болохооргүй ийм эгзэгтэй чухал үед нэр төрийн талаарх ойлголтыг өөрчлөх гэж хайртай эмэгтэйгээ ятгах шаардлага түүнд алга. Нэр төрөөс хамаагүй чухал шаардлагууд бий болох үед ч гэсэн ингэж урдаас ойлголцож тохирсон зүйл зайлшгүй шаардлагатай байдаг. Нэгэнт эгзэгтэй нөхцөл байдал үүссэний дараа л сая эхнэр нөхөр эсвэл ээж найздаа өнөө хүртэлх бидний хайранд нэгэн далд нууцлаг нөхцөл тавигдаж байсан юм шүү гэдгийг хэлэхэд хэтэрхий оройтсон байх болно. Ийм нөхцөлтэйгээр хайрлаж байгаагаа урдаас анхааруулж хэлэх ёстой байсан. Гэхдээ үүнийг тодорхой хэлж ярьж ойлгуулах биш. Харин энгийн үед өрнөж буй маш олон яриа мөн амьдрал дээр гаргаж байгаа олон жижиг шийдвэрүүдээр дамжуулан хэдийн ойлгуулсан байх ёстой гэсэн үг. Үнэн дээр энэ асуудал дээр хизээж санал нийлэхээргүй байх юм бол эхнээсээ л гэрлэхгүй эсвэл нөхөрлөхгүй байх ёстой. Альж төрлийн хайр байсан хамгийн сайн хайр хизээж сохор байдаггүй. Оливер Элтон нь Томас Карлол болон Джон Стюарт Мил нарын харилцааны талаар ярихдаа шударга ёсны талаар тэдний үзэл санаа бие биенээсээ маш их ялгаатай байсан тул тэдний хооронд жинхэнэ нөхөрлөлийн зохистой харилцаа үүсэхгүй байх нь зүйн хэрэг гэж тайлбарласан байдаг. Хайртай хүн нь хэрвээ хайр бол бүх зүйл гэсэн хандлага илэрхийлж байх юм бол тэр нь хадгалж үлдэхээр үнцэнтэй хайр биш гэсэн үг. Тэр бол өөрөө хайр болох бурхантай зөв харилцаа тогтоож чадаагүй хайр юм. Энэ зүйл намайг энэ номоор дамжуулан авирахыг хүссэн хамгийн их зориглоод авчирч байна. Одоо би хүнээс илэрхийлэгддэг хайр хийгээд өөрөө хайр болох бурхны хайр хоёрын хоорондын хамаарлыг өмнөхөөсөө илүү наривчлан тодруулахыг хүсэж байна. Ингэж наривчлсан зүйл нь мэдээжийн хэрэг зөвхөн загвар эсвэл бэлгэдлийн шин чанартай байх тул бүрэн төгс зүйл байж чадахгүй нь гарцаагүй. Тиймээс ямар ч загварыг хэрэгэлсэн бай түүнийг засаж өгөх өөр загвар хэрэгтэй байдаг. Бидний дундаас хамгийн даруй хүмүүс нэгүсэл дотор байхдаа өөрөө хайр болох түүний хайрын талаар зөвхөн танил төдий, амсах төдий гэж хэлж болох хэмжээний мэдлэгийг олж авч чаддаг. Гэхдээ хичнээн ариун, ухаантай байсан ч гэсэн хүн туйлын оршихуйн талаар шууд объектив мэдлэгийг олж авах боломжгүй. Зөвхөн аналог маягийн, өөрөөр хэлбэл харьцуулсан ижил төстэй мэдлэгийг л олж авах боломжтой. Энэ нь бид гэрлийг шууд харж чадахгүй, харин гэрлээр дамжуулан эд юмсыг хардагтай зарчмын хувьд адилхан зүйл юм. Бурхны талаар бидэнд байгаа бүх мэдлэг нь ердөөл тэнгэрлэг илчлэлтээр дамжуулан бидэнд ойлгогдож буй мэдлэгдээр үндэслэсэн нэмэлт тооцоо дүгнэлтүүд юм. Цаашаа аль болох нуршилгүйгээр товч тодорхой өгүүлж байгаа байдлыг маань өөрийнхөө бодолд дэндүү итгэлтэй байна хэмээн буруу ойлгохгүй гэсэн үүднээс би ийхүү эхлээд мэдлэгт хязгаар бий гэдгийг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Хэрвээ өгүүлж байгаа зүйлдээ хит бат итгэлтэй байх юм бол би ухаангүй хүн болох болно. Эндээс цааш ярих гэж байгаа зүйлийг маань зүгээр л нэг хувь хүний бодол, эсвэл бүр нэг хүний зохиосон үлгэр домог гэж ойлгочих болно. Хэрвээ танд тусламж болох ганц нэг зүйл байх юм бол ашиглаарай.
Харин тусламж болох зүйлгээ бол тэгээд л зүгээр мартаарай. Бурхан бол хайр. Өөрөөр хэлбэл бид Бурханыг хайрлсан бус. Харин тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ гэжээ. Бид эд шидийн туршлага, бүтээлийн хувьд бүтээгчээ хайрлах хувийн мэдрэмж, эсвэл хүний хүр чадах ёр бусын сүнслэг гэгээрл гэх мэт зүйлийг эхлэлийн цэгээ болгох ёсгүй. Харин бид жинхэнэ эхлэлийн цэгээс, өөрөөр хэлбэл тэнгэрлэг энерги болох тэр хайраас эхлэх ёстой. Энэхүү анхны үндсэн хайр бол өгдөг хайр юм. Бурханд дүүргэгдэх шаардлагатай дутуу хүтүү гэж байхгүй. Зөвхөн өгөхийг хүссэн элбэг дүүрэн л гэж бий. Бурханд ертөнцийг заавал бүтээх шаардлага байгаагүй гэсэн сургаал бол эрдэмтдийн зүгээр нэг гаргасан хуурай таамаглал биш. Энэ бол зайлшгүй чухал сургаал юм. Хэрв ийм сургаал байхгүй бол Бурханы талаар тэр бол зүгээр нэг захирагч гэсэн ойлголтоос зайлсхийх аргагүй болох байсан. Ингэх юм бол орчлон ертөнцийг удирдан чиглүүлэх нь л түүний гол үүрэг болж орхих учраас тэрээр яг л сургуулийн захирал эсвэл зочид буудлын менежертэй адилхан оршихгүй болж таарч байна. Гэхдээ орчлон ертөнцийг захирах нь Бурханы хувьд тийм чухал асуудал биш. Бурхан бол 3-1 Бурханы газарт оршдог, тэрээр хавиг том гүрнийг захирдаг нэг юм. Бурхан мутартаа хушиг мэт жижиг зүйлийг үргэлж атгаж явдаг байсан гэж зүйрлэж хэлсэн хатагтай Жулианы төсөөллийг бид үргэлж санаж явах ёстой. Юугаар ч үл дутах Бурхан өөрт хэрэгцээгүй бүтээлийг цэвэр хайраараа оршин тогтнолдог. Энэ нь бүтээлээ хайрлаж төгс болгохын тулд юм. Тэрээр загалмай эргэн тойронд нисэлдэх ялаан сүрэг, модны тавгар хэсэгт нухагдан өвдөх нуруу, араасаа нухуулснаас болж тавгар хэсгээрээ махан зулгарч ясн нийл гарсан ар нуруу, ясны мэдрэлийг нэвт цаа хатгсан хадаас, бие сул тавих бүрд мэдрэгдэх өвдөлт, амьсгаа авах бүрд чангарч буй нуруу, гарын өвдөлт гэх мэт энэ бүхнийг урдаас харж байсан хэрнээ Бурхан орчлон ертөнцийг бүтээсэн. Хэрвээ би зүрхлэн биологийн дүр зургийн дагуу үүнийг тайлбарлах юм бол Бурхан бол зориудаар шимэгч нарыг бүтээгээд шимэгч болох бидэнд өөрийгөө ашиглуулж, идүүлж уулгаж байгаа хангагч юм. Үүнд хайр байгаа юм. Энэ нь бүх хайрыг эхлүүлэгч өөрөө хайр болох тэр нэгний хайр ямар зүйл болохыг харуулж өгч байна. Байгалыг бүтээсэн бүтээгчийн хувьд Бурхан бидний дотор өгдөг хайр болон нэгтгэх хайрыг өгсөн. Өгдөг хайр бол Бурханы байгалийн төрлөх дүр төрх юм. Ижил төстэй гэдэг утгаараа энэ нь Бурханд хамгийн ойрхон хайр боловч дотроо ийм хайрыг тээж байлаа гэд тэр хүн заавал Бурханд ойр байгаа хэрэг биш. Үр хүүхэддээ өөрийгөө зориулсан их хүн энэрэнгүй сэтгэлтэй захирал эсвэл багш араас нь өгөх хайр халамжаараа дамжуулан тасралтгүйгээр Бурхантай төстэй байдлыг харуулж байж болох ч тэглээгээд тэд Бурхантай ойр байгаа хэрэг биш. Миний харж байгаагаар нэгтгэх хайруудад лав Бурханы хайртай ижил төстэй тал ёр байхгүй. Харин ч Бурханы хайртай харьцангуй эсрэгцэж байдаг гэж хэлж болно. Гэхдээ мэдээж энэ нь муу сайнтай эсрэгцэх шиг тийм эсрэгцэл биш. Энэ нь цэлцэг нүрийн хэлбэр нь түүнийг хэв оруулахад хэрэгэлсэн хэвнээсээ эсрэг өөр хэвтэй байдагтай адилхан зүйл. Гэхдээ эдгээр байгалийн хайраас гадна Бурхан бидэнд илүү сайн бэлгийг өгч чадна. Үгүй ээ. Ямар ч зүйлийг ангилж хувааж авч үздэг болсон хүний оюун ухаанаар харах юм бол тэрхүү бэлгийг хоёр өөр бэлэг гэж харах ёстой. Бурхан хүмүүстэй өөрт байдаг өгдөг хайраа хуваалцдаг. Энэ хайр бол хүний мөн чанар дотор Бурханы суулгаж өгсөн өгдөг хайраас мөн чанараараа өөр. Үнэн дээр хүнээс гарч байгаа өгдөг хайр нь зөвхөн хайрлаж байгаа нэгнийхээ ашиг тусын тулд байдаггүй. Хайртай хүний өөрийнхөө талын дагуу зөвхөн өөрөөр нь хайрлуулахыг хүсэх бөгөөд түүний талаар хүсэж найдаж төсөөлж байгаа амьдрал руугаа удирдан чиглүүлэхэд ашиг тустай зүйлүүдийг түүнд өгдөг. Гэтэл тэнгэрлэг өгдөг хайр нь өөрийн ашиг сонирхлыг огт эрэлгүйгээр зөвхөн хайрлаж буй тэр нэгэндээ өөрт нь хамгийн сайн сайхныг хүсэж байдаг. Түүгээр зогсохгүй хүнээс гарч байгаа өгдөг хайр нь хайр татахаар, хайрлж энэрх сэтгэл төрүүлэхээр, эсвэл хайрлаж дурлахаар, нэг хүсэл сонирхолтой байж чадхаар тийм хүмүүс рүү, эсвэл ядаж эргүүлээд талархлаа илэрхийлэх чадвартай, харахад л шууд туслахыг хүссэн сэтгэл төрхөөр тийм хүмүүс рүү чиглэж байдаг бол харин бидний дотор байгаа тэнгэрлэг өгдөг хайр нь мөн чанараараа огт хайр татхааргүй хүмүүсийг ч хайрлах сэтгэлийг өгдөг. Уйман өвчтэй, гэмт хэрэгтэн, дайсан, мунхаг, муухай аштай, өөрөөс нь илүү өөрийг нь дооглон давхуурхаж байгаа хэнийг ч хайрлаж чадхаар болгож өгдөг. Мөн гайхамшигтай нь
хүн Бурхныг өөрийг нь бас өгдөг хайраар хайрлаж чадхаар болгож өгдөг. Мэдээж зарим нэг талаасаа хүний Бурханд өргөж байгаа бүх зүйл Бурхны өөрийнх нь зүйл учраас Бурханд ямар нэгэн зүйл өгч байна гэж хэлэх боломжгүй. Гэхдээ бид Бурханд хүсэл зориг, зүрх сэтгэлээ өгөлгүйгээр түүнээс харамлаж болдгийг харсан. Тийм учраас Бурханд бидний өргөж чадах зүйл бол энэ. Анхнаасаа л Бурхных байсан бөгөөд Бурхных биш болсон мөчөөсөө оршин тогтнож чадахгүй зүйлийг тэр биднийх болгон өгч бас эргүүлээд түүнд өөрт нь өгөх эрх чөлөөг нь ч бидэнд өгсөн. Түүний эмийг түүнд өргөх эрх чөлөө нь бидэнд бий. Христэд итгэгч бүх хүмүүсийн мэдэж байгаачлан Бурханд хайраа өргөж болох бас нэг өөр зам бий. Идэх хоол, өмс хувцсаа хуваалцаж байгаа бүх хайр хүмүүс бидний хувьд Христтэй адил хүмүүс. Энэ бол мэдээд хийсэн ч бай, мэдхгүйгээр үлдсэн ч бай. Яах аргагүй Бурханд өргөж буй бидний өгдөг хайр юм. Угтаа хайр болох тэр нэгний хайр нь түүнийг өөрийг нь огт мэдэхгүй хүмүүсийн доторч ажиллаа хийж чадна. Матай номны 25 дугаар бүлгийн 31-ээс 46 дугаар ишлэлдээр их зөвлөлд гарч байгаа хоноор зөвлөж байгаа хүмүүс нь очиж асран халамжилж байсан хоригдлуудын доторч тэр. Тийм зүйлийг үлдэж байгаа өөрсдийнх нь доторч тэр Бурхан нуугдаж байсныг огт төсөөлөөгүй. Ийм өгдөг хайр нь нэгүслээс гардаг зүйл учраас үүнийг инрэл гэж нэрлэх ёстой гэдэг дээр хүн бүр санал нийлэх байх. Харин одоо би хүмүүсээр тэгж амархан хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй тэр нэг зүйлийн талаар нэмж хэлмээр байна. Миний бодлоор Бурхан бидэнд Бурханыг гэсэн ёр бусын нэгтэг хайр болон хөршөө гэсэн ёр бусын нэгтэг хайр гэсэн хоёр өөр бэлгийг өгсөн. Миний хэлж байгаа Бурханыг гэсэн ёр бусын нэгтэг хайр гэдэг нь Бурханыг үнэлэх хайр, өөрөөр хэлбэл Магдалины бэлгийг хэлж байгаа юм биш. Ийм арай өндөр хайрын талаар хожим тодорхой ярих болно. Харин Бурханыг гэсэн ёр бусын нэгтэг хайр гэдэг нь амин хувиа хичээх сүдэрч байхгүй, хязгааргүй хоосон ядуу байдал руу өөрийгөө дууддаг тийм хайрыг хэлж байгаа юм. Яг л гол мөрөн урсах сувгаа өөрөө бий болгож байгаа шиг, шидэд дарс цутган дүүргэх аягаа өөрөө бий болгож байгаа шиг. Бурханд түших бидний хэрэгцээг тэрээр Бурханыг гэсэн нэгтэг хайр болгон өөрчилж өгчээ. Хачирхалтай нь юу вэ гэвэл Бурхан бидний дотор нэг нэгнээсээ инэрлийг хүсэх байгалийн төрлөх хэрэгцээ шаардлагаас илүү зүйлүүдийг суулгаж өгсөн. Мэдээж хэрэгцээ гэдэг зүйл хүсэл шуналтай маш төстэй боловч нэгэнт маш их хүсэж шунаж байгаа учраас энэ нь хачирхалтай ивэлгэлтэй. Гэхдээ Бурханд хүртэл ийм зүйл байдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байж чадсангүй. Эхлээд нэгүслэр өгөгддөг Бурханыг гэсэн ёр бусын нэгтэг хайрын талаар бодож үзцгээе. Мэдээж нэгүсэл нь хэрэгцээг бий болгодоггүй. Хэрэгцээ гэдэг зүйл хүнд угаасаа байдаг зүйл бөгөөд бүтээл болохын маань хувьд өгөгдсөн зүйл. Гэхдээ хүн төрлөختний уналтаас болж энэхүү хэрэгцээ нь хэмжээлшгүй ихээр нэмэгдсэн. Харин нэгүслийн тусламжтайгаар бид хайрлах хэрэгцээ гэдэг зүйл ер нь юу болохыг бүрэн таньж мэдэж, нарийн ухамсарлаж, бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрч байтугай зарим тохиолдолд баяртайгаар хүлээн авдаг. Учир нь нэгүсэл байхгүй бол бидний хүсэл болон хэрэгцээ шаардлага хоёр хоорондоо зөрчилддөг. Христэд итгэгч хүний зохисгүй гэдгийг хүлээн зөвшөөрөн гэрчилж байгаа байдал нь гаднах ертөнцийн хүний нүдээр бол яг л харгас дарангуулагчийн өмнө бүхэлдсэн худал үгээр зусардж байгаа мөхс нэгэн мэт. Эсвэл өөрийгөө доошлуулан ухаан мөх сүчүүхэн буурай бий гэж хэлж байгаа хятад ноёнтонтой адилхан харагддаг. Гэхдээ итгэгч хүний ийм үйлдэл нь цаанаасаа бүр байглаас бидний дотор үргэлж төрж байдаг Бурхан ба хүний хоорондын харилцааны талаарх буруу ойлголтыг авч хаях гэж дахин оролдож буй хэрэг юм. Бурхан биднийг хайрладаг гэдэгт итгэх тэр хоромд өөрөө тэр чигтээ хайр учраас тэрээр биднийг хайрлаж байна гэхээс илүү бид өөрсдөө мөн чанараараа хайрлагчтай оршихуй учраас тэр биднийг хайрлсан гэдэгт итгэхийг хүссэн сэтгэл бидний дотор хүчтэй төрдөг. Харин шашинтнууд ямар ч эсэргүүцэлгүйгээр ийм импульснээ дагсан. Тэд сайн хүмүүс сайныхаа учир Бурхтад хайрлагддаг гэж боддог. Гэхдээ арай илүү ойлгож ухаарсан Христэд итгэгч хүмүүс ухаалаг зайл хэрэгэлдэг. Мэдээж тэд Бурхны хайрыг татахаар сайн зан чанар бидэнд бий гэж бодож зүрхлэхгүй. Гэхдээ дотор нь бол ингэж гэмшиж байгаа нь ямар гайхалтай вэ гэсэн бодол төрдөг. Энэ үедээ тэд тэр үед би Англид Бурхны талд надаас илүү нийцж чадахгүй гэж байхгүй гэж бодож байсан гэсэн Жон Баньяны анхны бөгөөд хуурмаг гэмшил дээр ирдэг. Энэ байдлаас ангиж ирсний дараа ахаад л ингэж даруй байж чадсныхаа төлөө
Бурхнаар сайшаагдах юм шиг санагдана. Миний энэ даруй зам Бурхан таалагдах нь гарцаагүй гэж боддог. Үгүй бол бидэнд урдын адил даруй зам дутагдж байна гэсэн үннийг ингэж шууд бас даруй сэтгэлээр ухамсарлаж чадж байгаа маань Бурхан цаашаалтай зүйл хэмээн бодох болно. Ийм байдлаар зүрх сэтгэлийнхээ мухарт илүү гүнзгий газраа бид өөрсдийгөө хайр татам оршихуйд тооцсон сэтгэлийг хайж гээж чадалгүй хадгалсаар л байдаг. Бид бол нарнаас бидэн дээр тусч байгаа гэрлийн тусгал гэдгийг хүн мэдлэгээр ойлгож мэдэж болох ч амьдрал дээр үүнийг бодиттойгоор ойлгож ухаарна гэдэг бол бараг боломжгүй зүйл. Ичнээн жижигхэн ч гэсэн бидэнд угаасаа л өөрийн гэсэн гэрэл байсан байх ёстой. Бид бүхэлдээ тэрчгтээ зүгээр л нэг бүтээл байх учиргүй гэсэн бодлууд төрсөөр л байдаг. Өөрт нь Бурхан хэрэгтэй гэдгийг хизээч бүрэн дүрэн ойлгож ухаарч чадаагүй ийм бодлоонтой хэрэгцээг нэгүсэл нь бүрэн балчир хүүхэд мэт баяртай сэтгэлээр хүлээн авах байр суурьтай болгож өгч өөрийгөө бүхэлдээ Бурханаас бүрэн хамааралтай амьдрах оршихуй гэдгээ баяртайгаар хүлээн зөвшөөрөх хандлагаар сольж өөрчилж өгдөг. Өөрөөр хэлбэл бид баяр хөөртэй гуйлахчд болдог. Сайн хүний хувьд Бурханыг ирж хайх хэрэгцээг нь нэмэгдүүлж өгч байгаа нүглийн учир харуулсах сэтгэл төрхөөс биш. Тэрхүү нүглийн учир бий болж байгаа Бурханыг гих болсон шинэ хэрэгцээндээ харуулсах сэтгэл төрөхгүй. Бүтээл болохын хувьд өөрийнх нь дотор байсаар байсан тэрхүү Бурханыг гих цэвэр хэрэгцээний талаар харуулсах сэтгэл түүнд төрөхгүй. Хүнд төрлөхөөс хамгийн сүүлчийн эрдэнэ болгон зуурч байдаг нэг хуурмаг зүйл бий. Тэр юу вэ гэвэл өөрт нь анханасаа байсан эсвэл Бурханаас аяагдсан тэрхүү сайн чанараа би өөрийн хүчээр хадгалж явах ёстой гэсэн хуурмаг үзэл санаа юм. Үнэн дээр энэ нь бидний амьдралыг аз жаргалгүй болгож байдаг. Бид хөл дээрээ эсвэл нэг хөл дээрээ юм уу ядаж хөлийнхөө хуруунд дээр газар тулсан чигээрээ сэлэх гэж оролддог хүмүүстэй адилхан байна. Ингэж тулах зүйлгүйгээр бүх биеэ давлгаанд бүрэн даатгаж байж сая сэлэх гэдэг гайхалтай зүйлийг туршиж чадна. Надад төрлөхөөс байсан гэж үзэж байгаа эрх чөлөө, ур чадвар үн цэнийг хайж гээж байж сая жинхэнэ эрх чөлөө, ур чадвар үн цэнийг олж авч чадна. Ингэж олж авсан зүйл бол жинхэнэ бидний зүйл мөн. Учир нь яг энэ үедээ л бид энэ бол Бурханаас надад өгөгдсөн зүйл болохоос миний өөрийн зүйл биш гэсэн үннийг ухаардаг. Анадосын хэлсэн шиг бид бүгд өөрсдийн сүдрээ тайлж хаях хэрэгтэй. Бурхан мөн бидний өөрсдөө маань хооронд байдаг нэгтгэх хайрыг ч өөрчилж өгдөг. Учир нь энэ хайрч бас өөрчлөгдөх шаардлагатай байдаг. Үнэн дээр бич тэр бусад хүмүүсийн хувьд ч адилхан үргэлж бусдыг инрэх, өөрөөр хэлбэл хамгийн дээд хайр болох энэрч нэгүүлсэх тэр хайраар бусдыг хайрлах хэрэгцээ шаардлагыг мэдэрч байдаг. Дотор маань байгаа бүхэлдээ өөрөө хайр болох тэр нэгний хайрын учир бич бас хайр татхааргүй хүмүүсийг ч бас хайрлахыг хүссэн тийм энэрч нэгүүлсэх сэтгэлийг би энд хэлж байна. Гэхдээ өөрөө болохоор ийм хайраар хайрлуулахыг хүсдэггүй. Өөрөө бол ухаантай, үзэсгэлэнтэй, өгөөмөр, шудраг, хэрэгцээтэй хүн гэдгээрээ л хайрлагдахыг хүсдэг. Хэн нэгэн нь чамайг хамгийн дээд тэр хайраар хайрлаж байгааг мэднэ гэдэг бол маш аимшигтай мэдрэмж юм. Үүнийг хүмүүс маш сайн мэддэг. Тийм ч учраас хорон муугаар дүүрэн хүн бусдын сэтгэлийг шархлуулахын тулд түүнийг энэрч хайрлаж буй мэт худалдуур эсэгдэг. Чамтай ээнэгшил, нөхөрлөл, эросын харилцаагаа дахин сэргээхийг хүсч буй хэн нэгэнд би Христэд итгэгч хүнийхээ хувьд чамайг уучлж байна гэж хэлэх нь хэрүүл маргаанаа цааш үргэлжлүүлэе л гэсэн үг. Ингэж хэлж байгаа нь угаасаа тэр асуудалд үнэн сэтгэлээрээ хандаагүй хэрэг. Хэрвээ үнэхээр үнэн сэтгэлээсээ хандаж байсан бол сэтгэлийг нь шархлуулахаар ийм худал үгийг хэлэхгүй байх байсан. Хэн нэгэн хүн таны ямар нэг сайхан зүйлд чинь сэтгэл татагдсан зүйлгүй хэрнээ хайрлаж байгааг мэдэх үед мөн ийм хайраар чамайг үргэлжлүүлэн хайрласаар байгааг харах нь төвчгэд ямар хэцүү зүйл болохыг дараах нэгэн онцгой тохиолдлоор дамжуулан олж харж болно. Жишээлбэл та дөнгөж гэрэлснийхээ дараа эдгэшгүй өвчин тусаж олон жил хэвтэрт байлаа гэж бодъё. Ур чадвар, хүч тамир, гоо сайхнаа алдаж зөвхөн эхнэрийнхээ олж ирсэн хэдэн төгрөгөөр амь зогоож, гэр бүлдээ ачаа болж ухаан санаа таньж самууран уур уцаараа барьж дийлхэ болж бусдын гар харалгүйгээр хийж чадах зүйлгүй боллоо гэж бодъё. Ийм болсон таныг эхнэр тань маш өрөвдөн инэрч халамжилж байна гэж төсөөлөд үзье. Ийм үед нөхцөл байдлыг бухимдалгүйгээр хүлээн авч авахаас биш өгч чадахгүй байгаа байдлаа хараад уурлах зүйлгүй, байн өрөвдүүлж байгаа өөрийгөө зүхэж дэрэгдэх хүнээ зовоох зүйлгүй, тийм хүн байгаа бол тэр хүн үнэндээ байгалийн төрлөх нэгтгэх хайрч хүчирхээргүй зүйлийг хийж байна гэсэн үг.
Гэхдээ яг энэ тохиолдолд бол энэ хүнд авах нь өгөхөөс илүү хэцүү байх бөгөөд авч чадаж байгаа нь ерөөлтөд тооцогдно. Дэндүү хатуутсан жишээ байж болох ч энэ бол байдаг нийтлэг зүйл. Бид бүгд инэрлийг хүлээн авдаг. Бидний хүн нэг бүрд байглаасаа төрөлхийн хайр татхааргүй зүйлүүд байдаг. Хүмүүс тэдгээр зүйлийг маань хайрлаж чадахгүй байгаа нь тэдний буруу огтхонч биш. Угаасаа хайрлууштай зүйл л хайрлагдаж чаддаг. Хайрлаж чадахгүй зүйлийг нь хайрал гэх юм бол энэ нь яг л удаж хуучирсан талах, хан өрөмдөх чимээнд дурал гэж байгаатай адилхан зүйл. Гэхдээ инэрлийн тусламжтайгаар бид уучлуулж, өрөвдүүлж хайрлагдаж чаддаг. Өөр зам байхгүй. Сайн эцэг эх, сайн эхнэр нөхөр, сайн үр хүүхэдтэй хэн ч үүнийг мэднэ. Зарим нэг зан авир, бас зарим нэг зуршлуудыг чинь тэд инэрч нэгүүлсэж байгаа бол ингэж хайрлуулж байгаатай нь та хайр татам учраас биш, харин бүхэлдээ хайр болох тэр нэгний хайр таныг ийхүү хайрлаж байгаа тэдгээр хүмүүстэй хамт байгаа учраас тэр юм. Бурхан ингэж хүний зүрх сэтгэл дотор орж ирэх юм бол өгдөг хайрыг төдийгүй нэгтгэх хайрыг нь ч бас өөрчилж өгдөг. Бурханд хэрэгтэй нэгэн байхыг хүссэн нэгтгэх хайр төдийгүй бас бусад хүмүүст хэрэгтэй нэгэн байхыг хүсдэг нэгтгэх хайрыг маань ч өөрчилж өгдөг. Зөвхөн үгээр зогсохгүй. Бурхан биднээр байгалийн бүх хайруудыг маань орхиулахыг хүссэн бүр ч илүү аимшигтай зориг агуулan орж ирсэн байж ч болох юм. Авраамын нэгэн адил аимшигтай бас чухал дуудлагыг авч төрсөн нутаг төрөл садангаа орхиж гарах тохиолдолч байна. Мөн хайрлаж үл болох нэгнийг хайрлсан сэтгэлээ золиослох шаардлагатай үеч байна. Эдгээрийн үйл явц нь хэдийгээр тэсвэрлэхэд хэцүү боловч ойлгож хүлээж авч болохоор зүйлүүд юм. Харин бидний ойлгож хүлээж авч чадалгүй томжиргүй ханддаг тэр зүйл бол ямар ч асуудалгүй үргэлжлээд явж болж байгаа хэрнээ заавал өөрчлөгдөх шаардлагатай байдаг тэрхүү байгалийн хайр юм. Энэ чигээрээ явсаар байх тохиолдолд Бурханы хайр байгалийн хайруудын орон зайг эзлэхгүй. Энэ нь яг л алтанд зай гаргахын тулд мөнгийг хаях ёстой болдогтой адилхан зүйл. Байгалийн хайр нь хадгалагдаж үлдсэн чигээрээ инэрл хайр хэлбэрээр илэрхийлэгдэн хэрэглэгдэх боломжтой. Энэ нь заримдаа Бурхан хэрхэн махан бий болсон бэ гэдгийг цуурайтуулж бас өнгө ритмээр илэрхийлж байгаа мэт байдаг. Үүнд гайхах шаардлагагүй. Учир нь хоёулангийнх нь зохиолч нэг юм. Христ төгс Бурхан хэрнээ төгс хүн байсан шиг байгалийн хайрч бас төгс инэрл хэрнээ бас нэгэн зэрэг төгс байгалийн хайр байхаар дуудагддаг. Бурхан бурханлаг чанарыг махан бий болгон хувиргаснаар бус харин хүн чанарыг Бурханы дотор оруулснаар өөрөө хүн болсонтой энэ нь адилхан зүйл юм. Инэрл нь байгалийн төрлөх хайр руу бууж очдоггүй. Харин байгалийн төрлөх хайрууд нь бүхэлдээ хайр болох түүний хайрууд өргөгдөж улмаар тэрхүү хайр нь тохирсон бас тэрхүү хайранд дуулууртай хэрэгсэл болж өгдөг. Ийм зүйл хэрхэн бий болдгийг Христэд итгэгч ихэнх хүмүүс мэдэж байдаг. Байгалийн хайраас гарч буй бүх үйлдэлүүд нь тодорхой мөчид баяр хөөртэй, ичих зүйлгүй, талархлаар дүүрэн нэгтгэх хайр болох юм уу? Эсвэл аминч бус эгэл даруй өгдөг хайр болдог. Энэ хоёр хайрын аль алийг нь инэрл буюу charity гэж хэлж болно. Ингэж өөрчлөгдөхөд хэтэрхий өчүүхэн эсвэл хэтэрхий амтналаг үйлдэл гэж байхгүй. Тоглох, хошигнох, хамтдаа дарс суух, хууч хөөрөх, зугаалах, бэлгийн харилцаа гэх мэт бидний хийж байгаа бүхий л үйлдэлүүд нь нэг нэгнээ уучлж, тайлгаруулж, өөрийн ашгийг ирэхгүй байгаагийн хэлбэр болж болно. Ийм байдлаар хайр гэдэг зүйл бидний зүүн совин, хүсэл тэмүүлэл, зугаа гэх мэт зүйлүүдийг өөрийн бий болгон ашигласаар ирсэн. Гэхдээ би аль түрүүн тодорхой мөчид гэж хэлсэн. Тухайн мөч удалгүй өнгөрдөг шиг энэ нь дандаа ийм байхгүй гэсэн үг. Байгалийн төрлөх хайрыг инэрл болгон найдвартай хувиргана гэдэг хэцүү зүйл учраас уналтанд орсон хүн төрлөختний дундаас үүнийг төгс хийж чадсан хүн нэгч байхгүй биз. Гэхдээ ийм байлаагээд бидний төрлөх хайрууд нь заавал инэрл болж өөрчлөгдөх ёстой гэдэг зүйл хизээд хүчин төгөлдөр хэвээр байна. Энд нэг хэцүү асуудал юу вэ гэвэл ийм үед бид бас л ердийн шигээ буруу тийш хазааж болно. Христэд итгэгч хүмүүсийн аль нэг цугларалт юм уу? Эсвэл гэр бүл ийм зарчмуудыг ойлгож ухаарсныхаа дараа заримдаа илэрхий үйлдэлээр эсвэл ялангуяа үг яриагаараа өөрсдийнхөө ийм төвшөнд хүрсэн гэдгээ харуулах гэдэг. Ийм хүмүүс аарсаар жижиг сажиг зүйлийг хүртэл сүнслэгээр маш чухал асуудал хэмээн үзэж нэг нэгэн рүүгээ дуугаа өндөрсгөж байдаг. Ийм хүмүүс үргэлж шаардлагагүй үед уучлал гуйх юм уу? Эсвэл бүр төвчих аргагүй эвгүй байдлаар уучлал гуйж байдаг. Ийм хүмүүсийн оронд хамтдаа хооллох, хамтдаа нэг шөнийг өнгөрөх,
Эсвэл хошигнол зэрэг үйлдэлүүдээр бухимдлаа тайлж ойлголцож чадах хүмүүстэй цагийг өнгөрүүлсэн нь хавьгүй дээр биш гэж юу? Хамгийн чухал зүйл байх тусмаа илүү далд нууцлаг байдлаар хийгдэх ёстой. Өөрт ч гэсэн аль болох далд нууцлаг байх ёстой. Баруун гар зүүн гарын юу хийж байгааг мэдэх ёсгүй. Хэрвээ хүүхдүүдтэйгээ хөзөр тоглож байгаа тань тэднийг зүгээр л хөгжөөхийн тулд эсвэл тэднийг уучлсан гэдгийг харуулахын тулд байгаа бол бидэнд цааш явах зам хол байна гэсэн үг. Мэдээж хийж чадах хамгийн сайн зүйлээ л хийж байгаа нь энэ бол хэлэх үг алга. Гэхдээ илүү гүн гүнзгий хэрнээ санамсаргүй байдлаар энэрч нэгүсэх сэтгэл таныг тэрхэн мөчид юу юунаас илүүгээр зөвхөн хүүхдүүдтэйгээ л тоглож хөгжилтгийг хүссэн сэтгэлээр дүүрэн байхаар тэр чигт нь өөрчилж өгч байх юм бол энэ нь хавьгүй сайн. Гэхдээ энэ зайлшгүй шаардлагатай зүйлийг хийхдээ үнэндээ бидэнд учирч байдаг хүнд хэцүү туршлагуудаар дамжуулан бид том тусламжийг олж авдаг. Бид байгалийн хайрыг инэрэл болгон хувиргах урилгыг тасралтгүй хүлээн авч байдаг. Байгалийн хайраар хайрлах явцдаа туршиж байдаг зөрчилдөөн, урам хугарах гэсэн зүйлүүдээс бид үүнийг мэддэг. Ийм туршлагууд нь бидэнд зөвхөн байгалийн хайраар хайрлаад яасан ч хангалтгүй гэсэн үннийг тодорхой ойлгуулах нотлогоо болж өгдөг. Гэхдээ хувиа хичээх сэтгэлдээ нүдээ сохлуулчихаагүй бол шүү дээ. Нүдэн сохор хүмүүс ийм зүйлүүдийг турших үедээ мунхаг байдлаар хүлээн авдаг. Хэрвээ аз таарч надад жаахан гайгүй хүүхдүүд заяасан бол бид тэднийг сайн хайрлаж чадах байсан гэж боддог. Гэвч үнэндээ бүх хүүхэд заримдаа эцэг эхийн орлуулах зүйл хийдэг. Бас ихэнх хүүхэд заримдаа эцэг эхийн дургуутслыг хүргэхээр зүйл хийдэг. Нөхөр маань арай жаахан халамжтай, залхуурдаггүй, үрлэгэн биш байсан болч. Эхнэр маань сэтгэл санаа нь арай жаахан тогтвортой, ухаалаг бас үрлэгэн биш байсан болч. Аав маань ийм хатуу, харгас, харамч хүн байгаагүй бол. Гэхдээ хүн болгонд надад өөрт ч бас бусдаас төвчээртэй, хүлээцтэй, уучлах сэтгэлтэй байхыг шаарддаг тийм чанарууд бий. Төвчээр, хүлцэл, уучлал гэх мэт эдгээр сайн чанаруудын дагуу үйлдэхэд хэрэгтэй байдаг учраас эцэстээ бид өөрт байгаа байгалийн хайруудаа Бурхны хайр инрэл рүү хувиргах хэрэгцээ шаардлагатай нүүр тулдаг. Шулуухан хэлбэл Бурхнаар өөрчлүүлэхийн тулд байр сууриа тавьж өгөх ёстой болдог. Тэгэхээр хайрлах явцдаа зөрчилдөөн, урам хугарах, бухимдал гэх мэт зүйлийг туршиж байгаа нь үнэндээ бидэнд ашиг тустай. Ийм зүйлийг туулж туршилгүйгээр байгалийн хайрыг Бурхны инрэл болгон өөрчлөхөд маш хэцүү байх болно. Ийм зүйлийг ихээр туулж турших тусмаа бид өөрсдийн байгалийн төрөлх хайраа даван туулах ёстой юм байна гэдгээ гүнээ ухамсарлаж ойлгодог. Дэлхийн нөхцөл шаардлагыг боломжийн хэрээр нэгэнд хангаж чадаж байгаа байгалийн хайруудын хувьд бол түүнийг давахын тулд илүү нарийн мэдрэмж бүхий өөрчлөлт, илүү нарийн ойлголт ухаарлыг шаарддаг. Өөрөөр хэлбэл угаасаа болж бүтэж байгаа өөлөх зүйлгүй харагдаж байхад нь даван туулах ёстой гэх шаардлагыг мэдрэх нь хэцүү гэсэн үг. Ингээд харах юм бол энэ асуудал дээр ч гэсэн баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох нь хэцүү болох нь харагддаг. Гэхдээ бидний байгалийн төрөлх хайр Тэнгэрийн хаанчлалын амьдрал руу орохын тулд энэхүү хөрвөж өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагаас зайлсхийх боломжгүй. Үнэн дээр бидний ихэнх нь байгалийн төрөлх хайраар Тэнгэрийн хаанчлал руу орох боломжтой гэж бодож байдаг. Биеийн амлалт нь бидний илүү сайжруулсан бие. Өөрөөр хэлбэл дэлхий дээрх амьдралын маань ерөнхий хэв маягийг хамарсан дахин амлалт байх болно хэмээн найддаг. Гэхдээ ийм байхын тулд урдаас нэг болзол тавигдаж байна. Энэ бол Бурхан хүссэндээ тогтоосон болзол нөхцөлч биш. Харин Тэнгэрийн хаанчлалын мөн чанарт нийцүүлэхийн тулд зайлшгүй тавигдаж буй нөхцөл юм. Энэ бол Тэнгэрлэг болж чадаагүй юу ч тийшээ орч чадахгүй гэсэн ийм болзол юм. Мах болон цус, өөрөөр хэлбэл төрлөх зүйл нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Үхэж Тэнгэрийн улсад өргөгдсөн Христ түүний дотор дүрээ олох үед сая хүн Тэнгэрийн хаанчлал руу орж чадах юм. Тэгвэл бидний хайрч бас адилхан байхгүй гэж үү? Бүхэлдээ хайр болох тэр нэгний хайр дотор нь байгаа тийм хайр л тэр өөд аваачигдаж чадна. Хүний төрөлх хайр нь түүний үхэлтэй нэгдэж байж л сая түүнтэй хамт амьлуулагдах болно. Өөрөөр хэлбэл хүний хайрын дотор байгаа байгалийн төрөлх элементүүд нь дуулууртайгаар хувирч өөрчлөгдөж байж энэ нь боломжтой гэсэн үг. Энэ ертөнцийн дүр төрх эцэстээ өнгөрөн одох болно. Байгаль гэдэг үг өөрөө угаасаа мөнх бус гэсэн утгыг давхар илэрхийлж байдаг. Байгалийн төрөлх хайрууд нь мөнхөд үргэлжлэх инрэл дотор өөрөө явж орж байж л сая өөрөө мөнх гэдэг зүйлд найдах боломжтой болно. Хэн ч ажиллаж чадхааргүй шөнө болохоос өмнө бид ядаж энэ газар дээр байхдаа энэ үйл явцыг эхлүүлэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү үйл явц нь үргэлж нэг төрлийн үхлийг агуулж байх болно.
Үүнээс зүгтах арга байхгүй. Эхнэр эсвэл найз нөхдөд хайрлах хайрын доторх цорын ганц мөнхөд орших элемент бол өөрөө хайр болох түүний оршихуй руу өөрчлөгдөж чадсан элемент юм. Биднийг бүрдүүлж буй бусад элементүүд ч гэсэн махан бие маань нэгэн адил түүний оршихуйг дотроо агуулж чадсанаар үгсэн зүйлүүдээсээ амьлуулгадахыг найдан хүлээдэг. Учир нь дотроо тээж байгаа тэр оршихуй зөвхөн тэдэнд байгаа ариун байдал бас тэдэнд байгаа эзэн нь юм. Теологчид бид Тэнгэрийн улсад нэг нэгнээ таньж мэдж чадах уу? Өөрөөр хэлбэл дэлхий дээр байсан тодорхой нэг хайрын харилцаа маань дэндэж бас чухал ач холбогдолтой хэвээр байх уу гэж асуудаг. Тэр нь энэ дэлхий дээр ямар төрлийн хайр байсан, мөн ямар төрлийн хайр болж өөрчлөгдөж чадсанаас хамаарна гэж хариулах нь зөв байх гэж бодож байна. Яагаад гэвэл хэрвээ та хэн нэгнийг зүгээр л байгалийн төрөлх хайраар хайрлаж байсан бол тэр нь хичнээн хүчтэй хайр байсан ч гэсэн мөнх ертөнцид бол тийм анхаарал татахаар зүйл байж чадахгүй байх. Энэ нь зөвхөн санаа нийлдэг учраас л уулздаг байсан ангийнхаа нэг охинтой насанд хүрсэн хойноо уулзах үед ямар байдагтай адилхан зүйл биш гэж юу? Сонирхол нийлэх зүйл байхгүй. Чиний сүн сэтгэл тохирох зүйл байхгүй бол тэр чиний хувь зүгээр л сайн мэдэхгүй хөндлөнгийн хүн байх болно. Та хоёрын хин ч одоо шошиг харуулж тоглохоо болсон. Франц хэлний хичээлд нь тусалсныхаа төлөө тооны хичээлдээ тусалцаа авдаг найз одоо чамд хэрэггүй болсон. Тэнгэрийн улсад өөрөө хайр болох түүнийг дотроо олж авч чадаагүй хайр нь ямар ч ач холбогдолгүй зүйл байх болов гэж би бодож байна. Учир нь байгалийн төрлөх зүйлүүд тэнд бүгд үгүй болсон байна. Мөнх бус бүх зүйл мөнх ертөнцид хуучрах болно. Гэхдээ энд заавал дурдаад өнгөрөх ёстой нэг зүйл бий. Хайртай хүмүүсээ алдсандаа гашуудаж түүнтэйгээ дахин уулзаж нэгдэхийг Христэд итгэх итгэлийн амьдралынхаа зорилго хэмээн андуурах ийм төөрөгдөл нийтлэг байдгийг би дурдлаггүй өнгөрүүлж чадахгүй. Яагаад гэвэл надад өөрт байгаа хүсэл бас айдас маань ч гэсэн ингэж бодоход хүргэдэг. Ингэж бодох нь төөрөлдөж буй хэрэг юм шүү гэж хэлэх юм бол алдсан хүмүүсийнхаа хойноос гашуудж буй тэдгээр хүмүүст энэ нь хатуу бас итгэмээргүй зүйл мэт санагдах байх. Гэсэн хэдий ч үүнийг тодорхой болгож хэлж өгөх ёстой. Гэгэн Августин хэлэхдээ та биднийг өөртөө зориулан бүтээсэн тул зүрх сэтгэл маань тань руу очих хүртлийн амралтыг олохгүй гэжээ. Тахилын ширээний өмнө зогсож байх үед ч юм уу эсвэл хавар 4 сард ой дотор бясалган залбирч буй нэгний хувьд энэ үгэнд төвөггүй итгэх байх. Харин хайртай хүнээ үхэж байгааг хар зогсох нэгний хувьд бол ийм үг тохуурхаж буй мэтэр сонсогдох байх. Гэхдээ бид өөрийгөө тайлбарлах гэж хизээ нэгэн цагт хайртай хүнтэйгээ дахин уулзаж мөнхөд аз жаргалтай сайхан амьдрна гэсэн зүйлийг найдвараа болгож байх юм бол бүр жинхнээсээ элэг доог болох болно. Энэ газар дээр эдэлж байсан аз жаргалаа эцэс төсөөлгүй цааш үргэлжлүүлж байж л бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байх юм шиг төсөөлөх нь хүнд угаасаа амар хялбар байдаг. Өөрийн туршлага дээрээ үндэслээд харах юм бол энд ямар нэгэн зүйл буруу байна гэсэн анхааруулга надад шууд төрдөг. Бид ирэх ертөнцид итгэх итгэлээ ийм зорилгоор ашиглах гэж оролдох тэр мөчөд итгэл маань суларч эхэлдэг. Амьдралаа эргээд харахад миний бодол санааны төвд бурхан өөрөө оршиж байх үед л итгэлээр би хамгийн хүчтэй байж чадаж байсан. Бурханд итгэх. Үүний үр дүнд л би Тэнгэрийн улсад итгэж чадж байсан. Гэтэл уруугаар нь өөрөөр хэлбэл эхлээд хайртай хүнтэйгээ дахин уулзна гэсэн итгэл. Үүний тулд диваажин гэж зүйл байгаа гэсэн итгэл. Сүүлд нь диваажин гэж зүйл байхын тулд бурхан байгаа гэсэн итгэл төрж байх юм бол энэ нь бүтэхгүй зүйл. Мэдээж бидэнд төсөөлөх чадвар бий. Гэхдээ өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүн бол явах тусмаа энэ бол зөвхөн миний өөрийн төсөөлөл гэсэн үннийг улам гүн гүнзгий ойлгох болно. Энэ нь зөвхөн өөрийнх нь л уран сэтгэмж юм байна гэсэн үннийг ойлгодог. Харин хөнгөн хүмүүсийн хувьд бол сэтгэлийг нь зогоож буй тэрхүү хоосон төсөөллөөсөө ямар ч тайтгарл тэжээл олж авч чадахгүй бөгөөд зүгээр л хөөрхийлөлтөөр өөрийгөө ховсдох гэж хичээж бүдүүлэг зураг хөрөг дуу эсвэл шулмын тусламжтайгаар ямар ч байсан төсөөллөө бодит зүйл болгох гэж хичээх болно. Ийхүү дэлхийгээс хайж байгаа тайтгарлаа Тэнгэрийн улсаас олж авах боломжгүй гэсэн үннийг бид туршлагаараа олж мэддэг. Тэнгэрийн улс бидэнд зөвхөн Тэнгэрийн улсын тайтгарлыг л өгч чадхаас биш өөр тайтгарлыг өгч чадахгүй. Үнэн дээр энэ дэлхийч гэсэн бидэнд энэ газрын тайтгарлыг өгч чадахгүй. Учир нь эцэстээ дэлхийн тайтгарл гэдэг зүйл угаасаа байхгүй. Хүний хайрын диваажингаас оршин байгаагийнхаа утга учирыг олно гэж байгаа нь хоосон мөрөөдөл төдий зүйл юм. Хэрв тийм биш бол бид хоосон зүйлд итгэдэг хүмүүс болно. Бид Бурхныг хайрлахаар бүтээгдсэн оршихуй. Энэ газар дээр бид хэн нэгнийг хайрлаж байсан нь өөр зүйлийн учир биш, зөвхөн тэдэнд байгаа Бурхантай төстэй талыг нь харсан учраас юм. Хүмүүсээс түүний гоо үзэсгэлэн хайр,
мэргэн ухаан, сайныг олж харж байсан учраас тэр юм. Үнэн дээр бид хайртай хүмүүсээ хэрэг хайрлаж байгаагаа л бодохоос биш, яг юуг нь хайрлаж байгаагаа сайн ойлгож мэддэггүй. Бид хайртай хүмүүсээсээ нүүр буруулж, танихгүй хүмүүс рүү явж очдоггүй. Бурхны царайг харах өдөр тэр хизээч танд танил биш санагдахгүй. Яагад гэвэл тэр энэ газар дээр байхдаа бидний учирч байсан цэвэр хайруудын дотор хэдийн хамт байсан бөгөөд тэрхүү хайрыг бүтээж, дэмжиж, хорон бүр дотор нь хөдөлж байсан нэг нь тэр өөрөө юм. Тэдгээрийн дотор байсан жинхэнэ хайр нь газар дээр байхдаа ч биднийх гэхээс илүү түүнийх байсан бөгөөд түүнийх байсан учраас биднийх болсон хэрэг. Тэнгэрийн улсад энэ газар дээр хайрлаж байсан хүмүүсээс эргэх ёстой болно гэсэн зовлон, үүрэг хариуцлагыг мэдрэх зүйл байхгүй. Учир нь нэгдүгээрт бид аль хэдийн эргэсэн юм. Бид хөрөг зургнаас жинхэнэ дүр төрх рүү, урсгалаас нь их булг руу, түүний хайртай бүтээлээс хайр болох түүн рүү өөр рүү нь эргэсэн. Хоёрдугаарт та түүний дотор тэднийгээ бүгдийг нь олж авах болно. Учир нь Бурхныг тэднээс илүү хайрласнараа бид тэднийг одоогийнхоосоо илүү хайрлах болно. Гэхдээ энэ бүхэн нь цөллөгийн газар болох энэхүү нулимсны хөндийд биш. Харин алсад орших тэрхүү 3-1 Бурхны улсад биелэх хэрэг юм. Харин энэ газар дээр бол зөвхөн алдаж, хагацхан л байх болно. Магадгүй уй гашуугаас зайлсхийх аргагүй болгох нь бидэнд хагацал байгаагийн гол зорилго байх. Хагацал зовлон туршиж байж сая хараахан мэдэрч чадахгүй байгаа ч жинхэнэ хайр бол Бурхан юм байна гэсэн үнэнд итгэхээс өөр аргагүй болдог. Тийм учраас хагацал уй гашуу нь үйл итгэгч нараас илүүтэйгээр бидэнд илүү хүн дээр тусдаг. Үйл итгэгч нар ийм үед орчлон ертөнц рүү дайрч, уурлаж, нударгаа зангиддаг. Хэрвээ сууд ухаантай байж чадвал Сандал, Хьюсман эсвэл Хардигийн нэгэн адил шүлэг бичиж үлдээн. Гэхдээ бид хамгийн хүнд хэцүү үедээ ч тэр, яагаад ч хичээж чадахгүй мэт санагдах тэр үедээ ч тэр, ямар ч боломжгүй мэт харагдаж байгаа тэр зүйлээ оролдож үзэхээс өөр аргагүй болдог. Бурхныг хайрлах нь амархан гэж үү? Хэмээн нэгэн зохиолч өмнө нь асуусан байдаг. Тэрээр энэ асуултандаа өөрөө Бурхныг хайрладаг хүмүүст энэ нь амархан байх л та гэж хариулсан байдаг. Би charity буюу инэрл гэдэг үгэн дотор хоёр төрлийн нэгүсэл багтаж байгаа тухай ярьлаа. Гэхдээ Бурхны өгчгүй 3 дахь нэгүсэл гэж бас бий. Тэр бол Бурхнаас хүний дотор сэргээж өгсөн түүнд хандах ёр бусын үнэлж талархах хайр юм. Энэ бол нэгүслэр өгөгддөг бэлгүүд дундаа хамгийн дээд бэлэг юм. Байгалийн төрлөх хайруудад ч биш, ёс зүйд ч биш. Харин яг энд хүн төрлөختөн хийгээд Тэнгэрлэгч нарын амьдралын жинхэнэ гол цөм нь оршиж байгаа юм. Бурханд хандсан ёр бусын үнэлж талархах хайр байх юм бол бүх зүйл боломжтой. Эндээс эхлэн энэ хайрын тухай илүү сайн номыг эхлүүлж болох ч ингэх зүрх зориг дутж байгаа учраас яриагаа үүгээр өндөрлөе. Энэ хайрыг амталж үзсэн эсхийг маань би биш, харин Бурхан мэдэж байгаа байх. Гэхдээ энэ хайр ямар амттай болохыг магадгүй би төсөөлж байсан байж болох юм. Над шиг төсөөлөл нь дуулууртай байдлаасаа давсан хүмүүст хүртэх ёстой шударга шийтгэл гэж бий. Бид хүрч чадсан бодит нөхцөл байдлаас хавьгүй өндөр нөхцөл байдлыг амархан төсөөлж чаддаг. Төсөөлж буй орчин нөхцлөө тайлбарлах үедээ бид бусдыг ч тэр, өөрийгөө ч тэрхүү орчин нөхцөлд байсан мэтээр итгүүлж чаддаг. Хэрвээ энэ бүхэн миний хувьд зөвхөн төсөөлөл байсан гэх юм бол амар тайван тогтно. Ойлгох гэж үгүй болно гэх мэт бидний найдан хүсдэг бүх зүйлүүд хизээ нэгэн цаг зүгээр л эвдэрсэн тоглоом, хатсан цэцэг мэт харагдахаар хоосон төсөөлөл байсан болж таарах уу? Тийм байж болох юм. Гэвч магадгүй ихэнх хүмүүсийн хувьд туулж туршиж байгаа бүх зүйл нь Бурхныг хайрлах хайраар нөхөгдөх ёстой тэрхүү хоосон цорхойг нь тодруулж өгч буй зүйлүүд байж болох юм. Гэхдээ зөвхөн ийм байгаа зогсох учиргүй. Үүнээс илүү үнц нь байх ёстой. Хэрвээ бид Бурхны оршихуйг туршиж чадахгүй бол Бурхны эс оршихуйг турших ёстой болно. Өөрөөр хэлбэл ойлгож мэдэж чадахгүй байна гэдгээ явах тусам улам бүр ухамсарлаж эцэстээ өөрийгөө асар том хөрхрээний дэргэд зогсох хэрнээ юу ч сонсож чадахгүй. Талны өмнө зогсох хэрнээ царайгаа харж чадахгүй. Өмнөө харагдах зүйлд гараараа хүрэлцэж чадахгүй байгаагаар мэдрэх болно. Зөөдөлж байгаа мэдэж байгаа бол тэрээр хараахан гүн ойронд автаагүй гэсэн үг. Гэхдээ бүрэн сэрсэн хүмүүсийн юу гэж ярихыг сонсохыг хүсэж байгаа бол надаас хавьгүй дээр хүмүүсийг хайж очоорой.